Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цаав шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу танд өглөөний мэндийг хүргэе. За тэгээд бид нар хамтдаа өвлийн одоо энэ 12 сарыг маш их дүгнэлтий тий нэг ямар нэг юм бэлдсэн сар болгоод байдаг шүү дээ тий. Тэгээд энэ өдрүүдэд бид нар хамтдаа өөрийнхөө амьдралын талаас олон зүйлүүдийг боддог болов гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн зүйлийг та хийх ёстой бас оролцмоор санагдаж байгаа бол танд одоо энэ 12 сар гэдэг юмтэй маш том боломж байгаа шүү. Бас цөөнгүй дооногд үлдээд байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээд мөн сонсогч танд ийм цаг мөчид нэгэн зар гэх үү те? Мэдээлэл хүргэж байна. Тэгээд энэ бол манай Итгэл радио сүүлийн хэдэн жилдээ тасралтгүй хайр дүүрэн тогшилт хэмээх аяныг эхлүүлээд явуулдаг байгаа тий. Тэгээд энийг болохоор бид нэр өнчин бэлэвсэн тий яг хүний хэрэгцээ тусламж хэрэгтэй байгаа тэр айлуудад очиж бид нэр хар зэг дөрвөн бэлэг өгдөг. Ингэхдээ сайн мэдээ хуваалцаж Христийн хайрыг хуваалцах энэ гахалтай үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгээд сонсогч таныг юунд дуурайлах гэж байна вэ гэхээр хэрв таны эргэн тойронд өнчин бэлэвсэн те магадгүй өрх толгоосон аав ээж байдаг бол хүүхэдтэй те тийм хүмүүс хэрв таны мэддэг ойр орчимд чинь тийм хүмүүс байдаг бол та бидэнд санал болгоорой гэж хүсэх байна. Тэгэхээр бид нар мэдээж энэ ажлыг анх байгуулагчнаас хойш буюу 2001 оноос хойш ямар нэг хэмжээгээр хийж байгаа учраас бол та бүхний бас санал болгож байгаа айл маань үнэхээр те хэрэгцээтэй яг тийм хүмүүс нь байгаасаа гэж те хэнийг ч өөрсдөө ирнэ гэж бодог, энийг ч өөрсдөө туслана гэж бодоогүй тийм хүмүүс байвал их зүгээр гэдгийг танд бас сануулсан бас хэлмээр байна л да. Тэгэлгүй яах вэ? Тэгээд амьдралынхаа төлөө тэмцэж байгаа маш олон хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд таны нүдэнд туссан энэ хүнд нэг тусалчихсан гэж ингээ бодогдчихсэн тийм хүмүүс байгаа бол та бидэнд санал болгоод хэлээрэй. Та манай Итгэл радиогийн Facebook хуудасаар болон мөн 8085 99 тэг дугаард холбогдоод нэг имэйл байна санал болгох гэсэн та бидэнтэй холбоод өгөх бүрэн боломжтой шүү те. Тэгээд бид нэр айлуудаа сонгоод тэгээд тэр айлуудад Крисмсийн гайхалтай бэлгийг мөн сайн мэдээг бид нэр хуваалцах болно. Тэгээд энэ аянд та нэг дээрээ мөн оролцоорой. Бас санал хэлэх та бүхэн бас хэрэг айлуудынхаа талаар мэдээллүүдийг та бүхэн ямар нэгэн комент хэсгээр биш. Шууд чатн дээр бидэнтэй шууд харилцах байдлаараа та бүхэн хаалцаарай гэж байна. Ил битгий та комменттэй тэмдэглэм гэлгүүгээр харин та мессеж хувийн чатаараа та бичээд эсвэл та утсаар бидэнтэй холбогдоод мэдээлэл өгөөрэй гэж хүсэх байна. За тэгээд энэ гайхалтай өдрийг эхлүүлэхээс өмнө хамтдаа эзний өмнө нэрцгээе түнд алдар магтаалыг үргэе. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа та зогссоор байвал алхах боломжгүй гэдэг зүйлээр суралцах болно. Тэгээд үгийг сонсохоос өмнө зүрх сэтгэлээ бэлдэн эзний өмнө нэрцгээе. Say
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бүгд хамтдаа өнөөдөр Матай номын 4-ийн 18-аас 22 дугаар ишлэл. За энд мэдээж Есүсийн дагалдагчдыг анх цуглуулсан гайхамшигт уулзалтуудаас нэг түүх нь бол байдаг. За уншъя. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй ах トゥ хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь дүү Андрей байв. Тэд загсчид байж Есүс тэдэнд намайг даг. Та нарыг хүмүүсийн загсчид би болгоно гэв. Тэд тэр даруйд тороо ороход түүнийг даглаа. Тэр тэндээс цааш явж Зебеденхүү Яков, түүний дүү Иохан нар бас нэгэн ах トゥ хоёрыг завин дотроо эцэг Зебеденхэн хамт тороо сэлбэж байгаа хараад дуудав. Тэд даруй эцгээ завтайгаа орхиж түүнийг даглаа гэж хэлсэн. Амен. За өнөөдөр бид нар хамтдаа та зогссоор байх юм бол асах боломжгүй гэсэн сэдвээр хамтдаа жоох ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр тухайн Галил нуурын иргэдээр ирсэн энэ завчин одоо ах トゥ усын хувьд л нэг юм бол маш их ойлгомжтой байсан. Тэднэр байвал байгаа бүхнээ хуваалцдаг гэсэн багт. Тэдний амьдралаа залгуулдаг нуур нь нэг, тэдний барьдаг загс нь нэг, тэдний ховь тавилан нэг, зах зээл нь нэг, тэдний сурсан зүйл болон бас бие биендээ санал болгох зүйл нь нэг байгаад байсан. Тэднэр магадгүй өвөө, эцэг тэгээ бас өөрсдийнхөө үед загсны амьдралаар амьдарч ирсэн байна. Тэгэхээр Есүс нөгөө нэг Петрийг нуурын дунд очиод дахиад засчлаа гэж хэлэх тэр үед Петрийн зав одоо юугаар дүүрэх үед ойрхон байсан завчдыг дуудах үед бол одоо Иохны хүүгүүд байсан гэдэг талаар бол Библиэр бол бичигдсэн байдаг. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг ойлгож авъя. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурын тор шидэж буй ах トゥ хоёрыг харсан гэж хэлж байна. Петр, Андрей намайг даг. Би та нарыг хүмүүсийн загсчин болгоно гэж хэлсэн. Тэгэхээр загс барьдаг загсчин ямар байдаг вэ гэдгийг бол тэд бол сайн мэддэг. Харин хүн барьдаг загсчин ямар байдаг вэ гэдгийг тэд бол өөрсдөө сайн мэддэггүй боловч харин Есүсээс сайн мэдсэн байсан. Есүс Петрийн завин дээр зогсоод сургаал номлоход иргэдээр битүү хүмүүс цугларсан. Есүс Петрийн завин дээр суугаад нуурын голд очиод тор шидүүлэхэд тэд нар шиддгээс илүү их загс түүний одоо торонд орсон багт. Тэм учраас Есүсийг хижнээ мужаан гэж мэдчихсэн боловч Назаретаас ирсэн иш үзүүлэгч багш гэж мэдчихсэн боловч Есүсийг Бурхны хүү гим нүгэлгүй нэгэн гэдгийг мэдж байсан боловч тэд Есүсийг өөрсдөд нь хурж ирээд би та нарыг өөртөөгөө адилхан загсчин болгоё гэж хэлнэ гэж бол бодоогүй байх гэж. Тэгэхээр сүүлд одоо Петрийн завин дээр одоо Есүс Петр хоёр уулзах үед бол Есүс би нүгэлтэй хүн та намайг орхиоч гэж. Би нүгэлтэй хүн та миний завин дээрээс буугаач
Би нүгэлтэй хүн, та миний амьдралаас яваач. Би нүгэлтэй хүн. Та минийх шиг хүний амьдралд, минийх шиг хүний завин дээр, минийх шиг хүмүүсийн хувь тавилан дотор байх хэрэггүй гэж. Тэгэхээр тэд нар загсчин байна. Бас тэд нар загсчин байхын тулд яаж амьдрдгөө, юу боддгөө, загсчин хүн ямар гэм нүгэл хийдгөө, буруу зүйл хийдгөө тэр бүх зүйлүүдийг мэддэг байсан учраас тэдний завин дээрээс Есүс сургаал номлоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилж, хүмүүст урам зориг өгч, хүмүүст хүч чадал өгч, тэдний хаяаныг амралтын өдрөөс сонсдог байсан номлыг завин дээрээс нь хүмүүст энгийн загсчлалтын өдөр хүмүүстэй хаалцж байхыг хараад тэд бол үнэхээр Есүсийг хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж чаддаг, хүмүүсийн зүрх сэтгэлийг яаж татхаа мэддэг, яаж загсчлахаа мэддэг, зүрх сэтгэлийн загсчин гэдгийг нь авралын загсчин гэдгийг нь сайхан сэтгэлийн болон Бурхны ивэл ерөөлийн загсчин гэдгийг нь Есүсийн зогсож байгаа завь дүүрдэг гэдэг, Есүсийн шидээрээ гэсэн тор дүүрдэг гэдэг, Есүсийн байгаа газар хүмүүсийн сэтгэл дүүрч Бурхны аврал болон мэрэгэн ухаанаар дүүрдэг гэдгийг, Есүсийн үгийг хүмүүс сонсомоор байдаг гэдгийг мэдсэн байсан. Тийм учраас тэд нар ч гэсэн Есүс Христос олон зүйлийг суралцж байсан бахаа гэж бол бодож байна. Есүс хэдэн өдөр Галилей эргээр номлосныг бол бид бол мэдэхгүй. Гэхдээ Есүс нэг зүйл нь бол тодорхой байдаг. Түүний номлыг Петр, Симон, Андрей, Якоб, Йохан бас тэрнээс гадна бас нэг ах トゥ хоёр байсан гэдэг. Ингээд зургуулаа гэдэг. Эдгээр хэр их сонсдог байсныг бол бид сайн мэддэг. Тэгээ дээр нь бас эцэг Зебедей гэж энэ бас гарч ийн. Тэгэхээр эдгээр хүмүүс бүгдөө л Есүсийн ном сургаалыг сонсдог байсан. Гэтэл Есүс хурж ирээд нэг өдөр тэдэрт юу гэж хэлсэн бэ гэхээр намайг даг. Би та нарыг хүмүүсийн загсчин болгоно гэж хэлсэн. Есүсийг тэр нуурын ирэг дээр ирэх болгонд тэр нуурын ирэг дээр хүмүүс цугларсан байхгүй. Харин тэд нэг зүйлийг бол мэдчихсэн. Тэд нар заваа аваад нуур руу гарах болгондоо дүүрэн загстай ирж байгаа гэж. Харин Есүстэй хамт байх юм бол завь дүүрэн загстай байна. Тэ? Бас хаашаага хаяхаа мэдж байна. Бас Есүстэй хамт байх юм бол олон хүмүүс байна. Үргэлж хүмүүст туслах болон хүмүүст зөв замыг зааж өгөх боломжууд бол гарах болно. Бас нэг зүйл нэхээр хүмүүс урд нь синагогт сонсдог байсан тэдгээр зүйлүүдийг өөрийнх нь завин дээр хүртэл сонсох боломжтой гэдгийг, хүмүүсийн синагогт очиж агуу алдартай багшлараар сонсдог тэр зүйлийг хэн нэгэн хүн өөрийнх нь завин дээрээс сонсгож байгааг харсан учраас Петр болон тэр Зебедийн хүүгүүдийн амьдрал бол маш их өөрчлөгдсөн байсан гэж. Намайг даг, би та нарыг загсчин болгоё. Гэтэл намайг даг, намаа хүмүүсийг загсчлахад туслаач гэж хэлээгүй. Намайг даг би олон хүмүүсийг юмар байна, юу гэдгийг загсчлахад та нарын тусламж хэрэгтэй байна гэж хэлээгүй. Харин шууд хуржсэн өөртөө адилхан хүн болж чадна гэдгийг тэдэрт хэлээд даг гэж бол хэлсэн ба. Тэгэхээр бид нэр Бурхныг таньж мэдэх талаар ингээд суралцж байгаа. За ялангуяа бид нэр энэ 7 хоногийн ихээр үтсэн нэг сургаал дээр бол юу гэж хэлсэн бэхээр хэрвээ хүний итгэлийг хармаар их юм бол бас яг амьдралыг нь харах хэрэгтэй гэж. Тэг хэрвээ бид нэр өчигдрийн номлыг ингээд харах юм бол манай хөтлөгчийн нэг үг гадаг шүү дээ. Үгүй таны тарах материал яах вэ? Таны тарах материал бол чухал биш. Харин таны амьдрал чухал байна. Бид нэр олон зүйлийг л бодож байгаа. Тэгэхээр бид Есүс Христийн талаар өөрсдийнхөө амьдралыг бусад хүмүүсийн амьдралтай жишээ оронд Есүс Христ бидний амьдрал дотроос биднийг дуутахаар шийтсэн гэдгийг бид нэр маш сайн санаж явах хэрэгтэй. Тэгээ бид нэр Петр эднийг загсчин болохоор нь дуудаад байгаа биш. Харин Бурханд өөрчлөх зүрх сэтгэлтэй болохоор нь дуудсан гэдгийг санах хэрэгтэй. Бас Есүстэй хамт ингээд яваад байх юм бол идэх хоолтой өмсөх хувцастай олонний дунд яваад байх юм байна гэсэн бодлоор тэд нэр Есүсийг дагсан биш. Харин Есүс тэдний өөртөө адилхан хүмүүсийн зүрх сэтгэлийг дүүргэж, хүмүүсийг Бурхны Тэнгэрийн хаанчлалд нэгдэж, Бурхны өршөөлийг хүртэх тэр замыг зааж өгч чадна гэж итгэж байгаад нь тэр өөрсдийгөө загсчин нуурын ирэг дээр амьдрахаас аргагүй гэж бодсон тэдгээр хүмүүсийг
энэ замаар явж чадна, энэ замаар хүмүүсийг явуулж чадна гэж итгэж байгаа учраас бид нар завээ цэвэрлээд тий дарагшаа загсчил бэлдээд тороос хэлбээд тороо угаагаас сууж исэн хүмүүс чинь суугаад байлгүйгээр босоод тагссан баг. Загсаад байлгүйгээр дагаад явсан байгаа. Дагаад явахдаа яасан мэхээр тэд нар Есүсийг дагаад явахад саадуулах бүхий л зүйл болох. Яг үнэндээ өөрсдийнх нь бүхий л зүйл гэж Есүсийг санал тавих хүртэл бодогддог байсан зав тор тий тэгээд нуураа орхиод Есүсийг дагаад явсан баг. Учир нь Есүсийн байгаа газар болох нь нуур тор зав гэдгийг бид нар бас бодох хэрэгтэй. Есүсийн оршин байгаа газар болгон Бурхны өршөөл, хайр, амьдралын мэрэгэн ухаан дүрэн байгаа гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Тиймээс өнөөдөр хэрвээ та байгаа газараа зогсоод байх юм бол алхах боломжгүй. Та зогсоод байгаа шалтгаанаа те би өнөөдөр хүртэл эцэг өвгд маань амьдарч ирсэн энэ завыг орхиод, эцэг өвгд маань амьдарч ирсэн энэ нуурыг орхиод, эцэг өвгд маань надад зааж өгсөн энэ эрдэм мэдлэгийг орхиод би юу шинээр сурч чадах юм бэ гэж та битгий бодорой. Хэрвээ Бурхан таныг шин зүйлийг сурч, шин зүйлд оролцож, шин зүйлд өөрийгөө сорио гэж хэлж байгаа бол та хэрвээ тэр урилга тань дээр ирсэн бол та зогсохгүйгээр дагаад яваарай гэж бол хэлмээр байна. Нэг жишээ надад бол бодогдсон. Тэрнийхээр Хятадд нэг юм шилэн юм одоо шалтай гүүрнүүд байдаг юм байна. Тэр гүүрнүүдээр явхад нэг юуг өгдөг юм байна. Та айж болно. Гэхдээ болж игэл битээ суугаарай гэж. Та айх тусам алхсаар байх ёстой шүү харин гэж. Ягаад тэгэхээр хүмүүс нэг доотлогын зарим шилэн ингээд хагаж байгаа юм шиг юм болд юм л та. Тэгвэл хүмүүс суучт юм. Харин хагаж байгаа газраас хурдан явж өнгөрөх хэрэгтэй гэж. Гэхдээ сонирхолтой нь юу гэхээр гიშгсэн газар болгон цаашаа явах тусам хагарсаар байх болно. Гэхдээ нэг зүйлд итэг. Энэ бол нүдэнд үтгэх байдал. Та тэр гүүрийн цаана гарна. Та эргэж хараад тэр алхахгүйгээр зогссоор эсвэл бүр газраа суугаад үргэлжлүүлэн айсаар байгаа хүмүүсийг хараад та тэдэрч гисэн өөрийнхөө айжсаныг мартаад хэлэх болно. Үргэлжлүүлэн яв гэж. Тэгэхээр та зогсоор байвал алхах боломжгүй. Харин өнөөдөр танд Есүс хэлж байна. Намайг даг. Би таны хүмүүсийг барьдаг, зогсч болгоно гэж хэлж байна. Хүмүүст та баригддаг, хүмүүс та доромжлогддог, хүмүүс таныг дэгээддэг, хүмүүс таныг гацаадаг, унагдаг, хааны газар хүмүүс таныг орхидог байсан уу? Тэгвэл Есүс Христ таныг орхилгүйгээр өөрийг нь даг гэж хэлж байна. Есүс Христийн байгаа газар болгон та түүнтэй хамт байх болно. Түүний бий болгодог бүхнийг та бас хүмүүст итгэх итгэлээрээ болон Бурхны хүслийн дагуу бий болох боломжтой шүү гэдгийг энэ өглөө хуваалцахыг хүсэж байна.
Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Матай номын 4-р бүлгийн 18-аас 22 дугаар ишлэлээс суралцлаа. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй ах トゥ хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгцдэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загсчид аж. Есүс тэдэнд намайг даг. Би та нарыг хүмүүсийн загсчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж түүнийг даглаа. Тэр тэндээсээ цааш явж Зебедийн хүү Яаков, түүний дүү Йохан гэдэг бас нэгэн ах トゥ хоёрыг завин дотроо эцэг Зебедийнхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэд тэр даруй эцгээ завтайгаа орхиж түүнийг даглаа гэдэг ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Та зогссоор байвал алхах боломжгүй. Та өөрийн хийж байсныг урдын адил үргэлжлүүлэн хийсээр эсвэл байгаа газараа зогссон хിവэрээ Бурхантай хамт явж чадахгүй гэдгийг та санаарай. Бурхны дуудлагыг хүлээн авч дуулууртай дагах шийдвэр гаргасан хүмүүс маш том өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болд юм аа. Эзнээ дагна гэдэг бол түүний явж байгаа газар явахыг хэлдэг. Түүнийг дагах цорын ганц арга бол өөрсдийн үзэл бодол хийгээд үйлдэлээ түүний замд нийцүүлэх явдал юм шүү гэдгийг та битгий мартаарай. Та түүнийг дагахыг хүсэж гэнэ үү? Тэгвэл та өөрийнхөө үзэл бодлоо хуучин үзэл бодлоо та шинжилээрэй. Мөн хийж байгаа үйлдэлээ ч гэсэндээ эзний замд нийцүүлээрэй гэж хүсэх байна. Хэрвээ бид ямар нэгэн зүйл орхих хэрэгтэй байгааг харсаар ижиж дуудах юм бол шин замд тэр зүйлүүд хэрэггүй гэсэн үг байхгүй. Тийм болохоор бүгдээрээ хайж гээх зүйлүүдийг шинэ амьдралдаа хайж гээд сурах хэрэгтэй байна. Тэгээ шинээр олж авч болох учраас намайг дагаа гэдэг үгийг Есүс хэлдэг гэдгийг санаж явах хэрэгтэй. Орчлын ертөнцийн бүтээсэн эзэм нэмсэн өмчөд бид таныг бидний амьдралыг үндсээр нь өөрчилж шинэ амьдралыг Есүс Христийн дотор өөрийн цорын ганц хайртай хүү Есүс Христийн дотор өгдөг учраас тань талархан залбирч байна. Та биднийг дуудах хүртлээр та биднийг амьдралын янз бүрийн нөхцөл байдал дотор сургаж бэлдэж та биднийг олон зүйлд сургаж бас олон зүйлүүдэд биднийг хангаж бас зарим үед та өөрөө хүсэж биднийг шалгахын тулд заримдаа дутааж ганцаардуулж бас арга мухардуулж байсан. Тэр бүх сургалтуудынхаа дараа биднийг яг энэ цагт Есүс Христийн дотор дуудаж байгаад баярлалаа. Таны биднийг явж чадна гэсэн тэр замаар явахыг хүсэж байна. Хамгийн гол нь Тэнгэрийн хаанчлалын иргэдийн төлөө таны хүмүүсийг загсчлахын тулд таны хаанчлалын гайхалтай сайн мэдээний амьдралаар амьдрахад та бидэнд тусалж өгөөч. Тэгээ байгаа газараа таны хүн байхад туслаач хэмээн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогчдод баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээд энэ цагт олцгаая. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.